яваад их баярлалаа. Хамгийн түрүүний асуулт юм бол ер нь айлчлалын хөтөлбөр товыг уулзалтуудын талаар ер нь харж байгаа эрчим хүчний талаар анхаарал тавьж гэнэ гэсэн юм сэтгэл төрөлөө зүгээр ялангуяа эрчим хүчний нүүрснээс шингэн төж боловсруулалтын энэхүү технологийн талаар уулзалтууд тоологдсон байна. Тэгэхээр энийг Монгол Улсын хувьд гол шийдэл гэж авч үзэж байгаа эсвэл гол шийдлийн нэг хэсэг нь гэж авч үзэж байна. Улаанбаатарын агаарын бохирдол бол гамшигын хэмжээнд байгаа. Тэгээд тэрийг шийдэх хамгийн гол арга бол түлшээ солих буюу нүүрснээс гаргасан хийгээр цахилгаан станц айлуу талах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бол энэ агаарын бохирдлын хэмжээ шийдэгдэхгүй юм. Тэгээд энэ нүүрсийг шингэрүүлэх болон газ уулгах асуудлаар Америкийн компаниуд хамгийн их амжилттай ажиллаж байгаа. Хамгийн анхны хамгийн том хэмжээний 40 жил ажиллаж байгаа үйлдвэр дээр бас очиж үзье. Нью-Йоркоос. Тэгэхээр энэ болгон бол агаарын бохирдлын эсрэг хийж байгаа. Дээр нь магадгүй Америк Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байгалийн хээг их хэмжээгээр үйлдвэрлэж хятад руу экспортлох боломж гарах байх. Гэхдээ юуны түрүүнд бид Улаанбаатарын агаарын бохирдолтой холбогдуулан цэвэр эрчим хүч буюу нүүрсийг цэвэр энэ юм дээр анхаарал хандуулж. Бас нэг зүйл гэх юм бол одоо яг өнөөдрийн өдөрт ажил авдаг ёсоор уулзалтууд маань эхэлж байгаа. Ер нь Вашингтоны ажил эхэлж байгаа тийм. Ер нь одоо Америкуудын хувьд гэх юм бол Америкийн талаас сонирхож байгаа асуулт юу байна? Гол нь тэдний хувьд сонирхлын харилцааны ямар төвшин? Хөрөнгө оруулалтын орчны асуудал сүүлийн 1 жилд их муутсан. Тэрийг хэрхэн сайжрах вэ гэдгийг асуух юм байлээ. Өшөө бид иж бүрэн ойлголтын төвшөнд хүрэхийн тулд ил тод байдлын хилцээ гэдэг нь байгуулах ёстой. Тэр яг одоо засгийн газар яригдж байгаа. Тэгээ удахгүй өргөн баригдаад шийдэгдэх баг. Иймэрхүү зүйлүүд парламентаар батлагддаг хууль эрх зүйн орчин гэрээний асуудлууд яригддаг. За.